За иргэдийн зүгээс аливаа хуулийн хэрэглээг өөртөө үзмжээрээ өөрчлөх хандлага бүх шатнд байгаа хэлж хууль дийлэх ёсыг хэвшүүлж ажиллахыг захиж байсан юм а. Цаашлаа төрийн албаны хэмнэлт нэрийн дор сомготгол хийж үр дүнгүй бүтэц хууль зөрчил томилгоонууд даймжирч байгааг эргэж хөмжиллээ. Зүүн бүсийнхний хувьд санхүүжилтэнд гацсны улмаас цардсан бүтээн байгуулалтуудыг дуусгах шаардлагатайг уламжилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар хөндөж байна. Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор засгийн газар шуурхай хэрэгжлээр хамтарч ажиллана гэдгийг улсын хурлын дарга тодтогоод чөлөөлийн санаачлагын хүрээнд эхлүүлсэн ажлуудаасаа танилцууллаа. Үндсэн хуулийн заасан энэ эрх хэрэгжүүлөөний төлөө хатуу зогсно. Энэ бол иргэдэд олгосон, хуулиар олгосон эрх хэрэгжүүлөө. Тийм ч учраас энэ чөлөөлтийн санаачлаг гэдэг байгаа зүйл бол хөдөлмөрлж байгаа ажилдаа орлоготой бай гэж зүтгэж байгаа хэн бүрийг дэмжихэд саад тотгор учруулж байгаа төрийн оролцоог багасгах, төрийн олон дүрм журмуудыг цуцлах, саад гогтгийг нь тайлах, энэ чөдөр тушааг арилгахад оршиж байгаа. Хууль тогтоомж олноор гардаг боловч түүнийг хэрэгжүүлэх шатанда хоёр хандхаас гадна буруугаар тайлбарлаж зөрчил тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эдгээр асуудалд анхаарч хуулиар дамжуулан иргэдийн амжиргааг дэмжих саналыг иргэд гаргаж байна. Соёл урлаг, спорт, за тэгээд энэ нийгмийн даатгал, хөдөлмөр халамж үйлчлэгээ гэдэг төрийн одоо энэ хэвтэй болон босоо удирдлагатай байгууллагуудын ажлын цалин өсөлт нэмэгдээг үлдчихсэн. Манай бичгтийн бомб гэж зүгээр гамшиг. Тэр түмрээд очиж ичмээр. Бүр эвдэрчгсэн хаач байхгүй тийм нэг шороон замд ухтана. Төрийн үйлчлэгээний нөгөө муусаа хэдэн албан тушаалтууд мань халагдсан асуудлууд гарсан шүү. Орон нутаг гэж яриаггүй ер нь улс орон даяар юм болсон. Цагуурыг барилга 1963 онд ажилтнанд орсноос хойш 63 жилийнхэн өөрийг үзэж байна. Хаагдсан байдал дотор алтан төрийн одоо ажлыг заалгуулж хүмүүс ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын сургуулийн хичээлийн байрны асуудлыг бас ер нь та нар дуулж ирсэн үү? Тэгээд манай сургуулийн хувьд бол бид нар баруун урдсан менсэг даргын захирамжаар 4.га ингээд газартай болцсон. За мөн аймгийн засаг даргын одоо дэмжлэгтэйгээр 165 сая төгрөгийн зураг төслийн ажил нь сургуулийн ажилтар хийгдсэн. Ингээд одоо улсын төсөвт одоо ингээд ордгоо. Энэ мэтчлэн орон нутагт тулгамдж байгаа асуудлыг багцлан засгийн газар ээлж туралдаанаар хилцүүлсэний үр дүнд холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал Сүхбаатар аймгийн Утсаг бүр орчны шинжилгээний төв мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын их засварын зардлыг улс орон нутгийн төсөв төвийн шаттайгаар тусгаж шийдвэрлэхийг үүрэг болгожээ. Мөн Азийн хөгжлийн банкны төсвийн хүрээнд хэрэгжиж буй бичигтийн бомбын өргөдөгчлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж Хинтээ аймгийн Бачирээд сумд галуунтрах анги байгуулах ажлыг судалж танилцуулахаар тогтсон талаар мэдээллээ. Түүнчлэн төрийн албаны цалин хөлсийг салбаруудад ялгууртайгаар тогтоож нэмэгдүүлж байгаа асуудалд хяналт тавьж үр дүн гүйцэтгэл суурилсан цалингийн сүлжээг тогтоох асуудлыг судал танилцуулахаар засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Эдгээр ажлуудаас гадна нэм эмнэлгийн эрсдлийн тухай, дэмий эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, холбогдох журмуудыг яаралтай баталж хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгасан байна.